Өнөөдөр маш олон хүн байна те. Янз олон. Энэ жагсаалд ер нь чи яагаад оролцож байгаа? Гэхдээ би харин жоохон хичээд ирлээ. Маахан залуучууд ингээд цуглаад байдаг эн чинь нартаа, сартаа, бороотой, шуургатай зөндөө юм болж шүү дээ. Тэгээ би ч одоо багш юм шүү дээ. Тэгээ багш юм байж ч одоо ингээд юмны араар суугаад л те. Өнөөдөр энэ хэдэн мянган хүмүүс шүү дээ. Дандаа оюутнууд залуучууд би нэг ийм зүйл бодлоо. Энэ хүмүүсийн харилцаа хандлага бол өөр бай. Тэгээ одоо эдгээр нэг тийм найранд орно гэсэн ойлголт байхгүй. Тэгээд мөнгө цаасанд орно гэсэн байхгүй. Нөгөө өөрхийн нөгөө Утганбаатар болоо нөгөө тэр чинь л одоо энд нэг ах иш нар авчихсан зохион байгуулалт одоо орлоод энэ улсууд чинь тийм ойлголт байхгүй. Маш эрүүл бай, саруул бай. Тэгээд юм гэрэлгийг одоо чинь ерөөсөө асаа яа энэ ч болохоо байлаа гэдэг юмд итгэж байна. Оюун эрдний философи энэ улсуудын яриад байгаа юм тарих толгойд ерөөсөө хогт бууж өгөхгүй тийм болцсон юм байна. Уг нь оюун эрдэнэ ч одоо улс төрдөө бол залуу хүн шүү дээ те. Тэгээд энэ залуучуудын дэмжлэгийг аваад бүр манлайлаад явах байтал бүр эсэргээр хөөгдөж тугдаад дээрээ тулж штэ. Тэгээ оюун эрдэнэ бол одоо жоохон амраад тэгээ одоо их хамраг байна гэдэг чинь нөхөр бол амарч одоо ном унших хэрэгтэй оюун эрдэнэ одоо чи бол одрогцсон байна. Яг алга. Тэгээ өөр ихэд алсын хараа гэдэг ном мооч болтгоо уншаа тэгээ гэр орондоо амарсан дэр. Энэ бүтэхгүй юм байна. Ерөөсөө өтөхгүй юм. Юм уншдаг хүмүүс өөр тийм ээ. Орон гарan байна шүү дээ. Нэг ерөөсөө юм маргааш нь өөрөөр ярьж байдаг те. Тэгээ өөргө бамбруш кафег нээж гэж байгаа шиг чинь хувийн хвшлээ үстэй. Эдэн онд ховчлоод байхгүй болгоцсон зүйл шүү дээ. Одоо л нэгээг байгаа шүү. Одоо л нэгээг. Тэгэл өөргө нэг тийм юм зүудэлсэн өглөө носч ирэл ярих юм. Ер нь чи ингээд зүгээр эрдэм номын хүн энэ төр улс төрийг харж байхад ер нь Монголд сүүлийн үед энэ ёс зүй, этик, үнэт зүйл гэдэг юм байна уу? Энэ алдагдаад байгаа юм уу? Эсвэл монголчууд бүр болохоо байсан юм ерөөсөө байхгүй. Монгол болж байгаа бүтэж байгаа юм сайхан байна. Одоо энэ чинь болж байгаа хэлбэр нь шүү дээ. Тийм. Энэ чинь юм бол дандаа сайн тал руугаа явж байгаа. Харин ч бид нэр жинхэнэ оншоо тогтоож байгаа. Өвчнөр бол тийм. Энэ бол бүр хамгийн олз дэвшил 20 гаруй хоног ингээд жагслаа. Шинэ үеийнхэнд залуучуудад энэ улс төрийн маш том хичээл явж байна тийм. Энд ч одоо төр улс нь ямар байх хэвээр, сөрөг хүчин ямар байх хэвээр, парламент яах хэвээр тийм. Засгийн газар ерхий сайд нь ямар хуу төвшөнд байх хэвээр гэдэг ойлголтыг залуучууд авч байна тийм. Ярилцж байна хоорондоо. Тэгэхээр энэ бол ганцхан оюун эрднийг оцруулах гэдэг биш. Цаана агуулга нь маш том улс төрийн соёл тогтчих шүү дээ тийм. Яг үнэ. Дараагийн засгийн газрыг ажиллаа хийж чадахгүй бол юм хийж чадахгүй дөрс байнга огцруулж байгаа хэрэгтэй. Оюун эрдэнэ шиг ийм хүмүүсүүдийг огцруулдаг системэл авч үлдэх гээд энэ хүмүүсд залуучууд ингээ байнга ажиллаж байна. Тэгээ энэ одоо энэ хүмүүсүүдийг бол дийлэхгүй. Өөрөө л хэл шинжлэлийн хүн нэг юм асууя. Огцрох амархан гэдэг нэг өрөө үгүй шүү дээ. Над их таалагдж байгаа юм. Гэхдээ харин ч хэл шинжлэлийн юм гэсэн энэ зохион байгуулж байгаа улсууд хэцүү ашиглаж байна. Өөрөө нөгөө нөхөр чинь ингэдэг шүү дээ. Амаргүй гэдэг. Ерөөсө бүх юм амаргүй гэл бараг ламдрах амаргүй, амсгалах амаргүй. Монгол улсын ерөнхий сайд хүн төрийг удирдах байгаа хүн бол хизээч гоншинж болохгүй. Дээр нь үндсэн хуулиар маш их эрх мэдэл авсан. 3 намаа засагтаа оруулсан хүн шүү. Тийм. Энд чи одоо ерөөсө 90 оноос хойш хамгийн хүчтэй, хамгийн одоо эрх мэдэлтэй ерөнхий сайд шүү дээ. Тэгсэн мөртлөө байнгын гомдлсон, өөлгөсөн ингэрч одоо хийн идэх юм бэ. Тэгээд тэрийг нь яг ашиглаж ч залуучууд амаргүй болтгол амархан болгоод өгөл дээ гэж. Тэр энэ нэр томьёо нь бол их хайтайхан болж байна. Маш сайн зөв онсон байна. Үнэхээр бахархмаар энэ улсууд бол дахиад мянган оюун эрдэнэ гарч ирэхэд бол одоо бариад авахар тий буулганд нь оруулаад хэвэнд нь цутгаад өгч чадхаар тийм хүч бүрдсэн байна. Энэ тэрийг бол үнэхээр бахархаж байна. Миний хувьд бол ингээд одоо энэ засгийн газрын өөрчлөлт нь бол хамаа алга. Хамгийн гол нь энэ үеийнхэн, доод үеийнхэн, за ахмадуудаа ч гэсэн энэ ардчлалын маш том хичээл явлаа гэж тий. Ардчлал эрхчлөөний маш том дархлаа хийгдлээ гэж тий. Одоо вакцин хийж байна тий. 20 хоног вакцин хийж ажиллах чинь энэ залуучууд 20 жил алдахгүй шүү дээ. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Гоё. Огцрох амархан тий. Гоё байна. Өнөөдөр нэр үнэхээр